англи хэлний during гэдэг үгийг хэрхэн зөв ашиглах вэ? During гэдэг үг маань ямар нэг хугацааны турш гэсэн утгатай. 3 өгүүлбэр уншин аль нь during гэдэг үгийг зөв ашигласан бэ гэдгийг нь олноо. I went to Italy during 2 weeks. Би 2-7 хоног Итали руу явсан. 2-7 хоногийн турш Италид байсан байна. I fell asleep during lunch. За би өдрийн хоолны үеэр унтсан. I fell asleep during I was waiting for the train. Би галт тэрэг хүлээж байх зуураа унтсан. За аль нь зөв бэ гэхээр хоёр нь зөв байгаа. Тэгэхээр during гэдэг үгийг noun буюу нэр үгийн өмнө ашигладаг. Lunch гэдэг маань noun буюу нэр үг байгаа. Тийм учраас during гэдгийг ашиглана. За эхнийх нь болохоор during гэж ашиглахгүй. Яагаад гэвэл энэ ч тоо орсон байгаа. Энэ ч тоо орсон байгаа үед during гэж ашиглахгүй for гэж ашиглана. I went to Italy for 2 weeks. Утга нь бол адилхан 2-7 хоног Итали руу явсан гэсэн утгатай. За гурав дахь нь болохоор during гэж бас ашиглахгүй. Энэ ч болохоор while гэж ашиглана. За while гэдэг маань мөн турш тэгж байх зуур гэсэн утгатай. While гэдгийг хэзээ ашигладаг вэ гэхээр subject болон verb байгаа үед. За энэ ингээд үйлдэж байгаа эзэн байна, үйл үг байна. За ийм үед while гэдгийг ашигладаг байна.